Сайн байна уу? Жоо сэрэт. Сайн байна уу? Өнөөдөр бол миний төрсөн өдөр. Түрүү жил би малын өтөг бод сэрүүлж өнгөрөөсөн бол энэ жил хэрхэн өнгөрөхийг хамтдаа харцгаая. Тэгэд өдрийн влогтой хамт байгаарай. Надад бол нэг тэгж онц тэмдэглэх төлөвлөгөө болоо. Гарч орох ч юм уу нэг зүйл хийх төлөвлөгөө болоо. Ямар ч тач үйлдэлтэйгээс хоолж идэн. Одоо би нараа солилцоод бэлгүүр явж хоолны материал авна, бэлгүү авна. Тэгэл үйлдэлтэй. Зя. Би одоо миний сүлж явж байна. Ерөнхийдөө бол би төрсөн өдрөө одоо гадуур гараа ийч гэдэг юм уу, холон нор ийч гэдэг юм уу, тоглоо ийч гэдэг юм уу, тийм ямар ч төлөвлөгөө байгаагүй. Тэгээ яах вэ? Ээж надаас асуугаал яаж тэмдэглэх ингээл асуугаал байсан. Тэгэл нэгт танаа манаа байхгүйсэн. Тэгэл ээж надад санал болгосон юм л да. Миний өнөөдрийн төлөвлөгөөг үйл дүүнэрээ дуудаж агаад, үйл дүүнэрч явах, үйл дуудаж агаад цаавал гэж өгнө. Докторатаа хийх гэж бодсон. Олон хүнд гэж бодоод. Тэгээ одоо явж дахиад авна. Тэгээд бас бялуу авна. Тэгээд гэртээ хараал тавьчаал. Тэгээ би 12 цагаас бэлтгэлтэй. Тэгээ бэлтгэлтэй орж ирэндээ ширчээл хоолоо эндээ. За наттай хамт байгаарай. За ороод ирлээ. Одоо юмнууд авнаа. Сагс ань байна. За би Мика асахгүй юм яриадсан бол за энэ юу ярьсан бэ гэхлээр одоо ингээд хоолн дэрхтээ юмнууд аваад гараа явж байгаа. Энд дэр ч гэсэн Мика асаагүй. Тэгээд энэгээ хажуугаар зөндөө болоод явж исэн ч гэсэн зөндөө болон тагтаа байдаг юм гайхчихсан. Тэгээд бэлүү гаруулах гэсэн чи бэлүү бас гүйц тарагдчих өгөөгүй. За тэгээд цааш явсан. Нарс тамирна. За ямартач дэлгүүрээр орж авсан юмнуудаа бүгд ингэж оруулчлаа. Тэгээд тамаа нагцах надаа. Тэрс өдрийн зог гэдэг. Сайхан үхрийн мах чанж өглөө. Тэгээд жоох ичээд 12 цагаас бэлтгэлтэй. Тэгээд бэлтгэл рүү явж байна да. Очоод уулзцгаая. Дуслаа. Нүдтэй нэг хэсгэлээ. Контент. За бэлтгэл дуусаа гараад ирсэн. Одоо гэртээ харж хоол хийнэ. Бэлтгэлд нэг үрдэд нэг нүдэд тест цохиуллаа. Старт дэжгүй. Сайхан бэлтгэл орлоо. Одоо харж хоолоо ягээд үеэлүүдэд удаад хоолндоо гэрт болцгаая. Би ингээд хоолоо хийнгээ. Бас юм ярих гэж бодлоо. Би гэрээсээ хоол амьдрэх тухайга ярих гэж бодлоо. Би болохоор 9 дугаар хүртлээ Улаанбаатар хотод сурч амьдарсан. Тэгээ би 10 дугаар ангид орохдоо би сайн мэт жижиг шийдвэр гаргаад ирж байсан. Тэгээ одоо болохоор би Улаан суманд эмээтэйг хамт амьдардаг. Ийм хөвгөлтэй. Тэгээд би бас одоо болохоор хоолоо ингээ би айлд амьдрах тухай ярих гэж бодлоо. Болохоор энд ирэх хүртлээ эмээгэндээ байх хүртлээ ер нь бол анх эмээгэнд ирсэн. Тэгээд дундуур нь угаасаа нэг багасаа байрны ус зүгт болохоор гэрт байх жоохон тохгүй байсан. Тэгээд ер нь бол 3 айлд амьдсан байрны айлтаар. Тэгээд ингээд сүлдээ эмээтэйг амьдрахаар болоод эмээтэйг ингээд амьдраад өдөржилд орж байна. Ер нь бол айл амьдрах гэдэг чинь өөрөө ер нь бол өөр шийдэлтэй. Дэм шийдэлтэй. Ер нь бол одоо Японд бол философи юм шүү дээ. Хүнд гай болохгүй амьдрах гэдэг философи бол манай Монголд бол өөр. Бие биендээ тусалж амьдрах. Хамтын сэтгэлээ гэдэг юм чинь Монголд айгүй өндөр. Хамтаараа амьдрдаг, хамтаараа хоолоо иддэг,
Ми бүх юм Монгол монголчууд чинь хамтаар болсон шүү дээ. Тэгээ ер нь бол Монголын философи бол шал өөр. Нэгэндээ тусалж амьдрах хэрэгтэй. Тэгээ бас тэгж буруу айл амьд шалтгаан бол миний буруу л да. Би өөрөө бас хаанг хинэг байсан болохоор буруу айл амьдж гээсөө. Уул нь болохоор би хотоос яагаад энэ шилж гисэн бэ гэхээр хичээлээ хийх, академик юм хөгжүүлэх гэдэг одоо тэр хотын их стресс төвчрэнээс холбоотой тийм. Тэгэл ер нь аав ээж хоёр маань ингээл сайн боловсралтай, сайн хүн боловсрал гэж миний төлөө явдаг болохоор тэгээд ус тэр нь бол хичээл их зорилготой ирсэн л дээ. Би бол 10 дугаар анги та. 10 дугаар анги та болохоор би ерөөсөө 10 дугаар ангид бол хичээл хийсэн. Энэ бол хийсэн шүү. Хичээл ном хоёр хийгээл. Тэгээ уусаа нэг таньж мэдэх хүн энд чинь нэг баг болохоор чинь хиндээ бол уусах гэж ер нь жоох юугүй. Ангийнхантайгаа бол ер нь үсч тэгээд ер нь бол ойр төвчөнтэйгээ уусах хэцүү. Ер нь бол эхний нэг 2 3 сар л төрсөн шүү. Баандаа 48 дээр үрээд тэнд үрээд юм уу? Нээж мэдгүй тэгэл мен чин зов юм гэл. Анхандаа бол жоохон өсчихгүй л байсан л да. Тэгээ уусаа чимээс өөрөө гайгүй нийт юм болохоор явандаа тассан шүү. Тассан. Тэгээд явж байгаа л 10 төгсгийн даван тэгэл хүүхдээ оролцооны байгууллага тэгэл сайн дурын ажилтаа иргэн татагдчих ороод сурсан ангиас сураад болт юм шүү тийм ээ. Өөрөө тэг ялтч хайртай дуртай болохоор хийгээл хийсэн л дээ. Гэтэ тэргээр яваад буруутсан байхгүй, харамссан байхгүй амьдралтай ажилласан юм бол хамгийн том зөв шийдвэрүүдийн нэг гэж боддог. Хүүхдээ оролцооны байгууллага ялангуяа зөвлөлд ингээд яваад 4 жил чанагдлаа шүү дээ энэ байгууллагад. Их зүйлийг сурна, их зүйтэй танилцсан. Айгуу сайхан шүү дээ. Мундаг том ах эгч нар, сайхан найзууд, дүүнертэй болно. Класс их юм сурна, төлөвшин. Тэгээ бас нэг сайхан хүүхэд насны сайхан дурсамжил болж үлддэг юм санагдсан. Тэгээд нэг сул тал нь болохоор би амар тийм юмд итгэвтэй, юмд явдаг хүүхэд болохоор гэртээ үзэгддэггүй байсан л та. Бодооч байгаа л та. Ер нь бол 12-д оролж тогтгож эхэлж байна. Тэрнээс ер нь бол 10-11 дэх тэгээл тэмцээн уралдаан. Тэгээ сайн дурын ажил хийгээл ер нь гэрт ирдэггүй. Ер нь бол бараг л буудал байгаа итал байдаг байсан. Тэгэл хэл надад хэлдэг л манай гэрийнхэн жилэн байгаа айлч хэлэн тэгэл за уучлаарай гэж явдаг лээс. Тэгэл ер нь бол хацсан битсэн намс өдрөө хичээл хөдрөл нэг гэр орнодоо тогтож цэвэрлэл мэйгэлдэг нэ хаяа л цэвэрлдэг. Ер нь надад бас их юм байдаг ус мохоо. Ер нь мессеж гөрөв яах. Тэгэл ер нь бол тэгэл амьдрал бол нэг тиймэрхүү л байдаг гэсэн. 10 тал. Нас танад хариулаад байна. Болж гинөө. Яна юм ээ. Та ер нь залуу байхдаа ч юм уу хүүхэд мөхөх төрс өдөр тэмдэглэсэн юм. Хэмээдэггүй. Эд төрс нь мэдгүй. Одоо ч гэсэн нэг ч удаа тэмдэглэж үзээгүй. Үзээгүй. Үзээг. Надад иргэний мэдх байгаад зү. Бага штэ. Тэгээ тэн дээр хитэн гисэн байдیں۔ Хитэн гисэн байдیں۔ 5 сар 13. Сая өцгтөр үрчтэр үлээ. Юурийн надар тэр баярын мэд хөргийг нэ. Ямар баярлж байгаа минь нөхөө баярлалаа гэсэн чинь танаа төрсөн өдөр юм уу гэнэ. Миний төрсөн өдөр болоогүй штэ мэдэн гэсэн чинь. Юун дээр пестер тавьчихсан байна штэ. Таны өнөөдөр төрсөн гэдэг. Ямар мэдээгээ хөдлөвч юм болоо. Нүг таны фэйсбүүкийн нэг чинь тэгээд нэг сарын дэдэн төрсөн мэт хийчихгүй юу? Тэгс юм аа. Тэгээд тэнгуут нь таны фэйсбүүкийн найзууд төр чинь ингээд мессеж дэдэн төрсөн гэж гардаг. Тэр тэмдэглэж. Би ч удаа 78 наслж байхдаа төрсөн өдөр гэдэг юм хийж үзээгүй. Төрсөн өдрийн мэндийг сонсч үзээ. Чиний бүр өдрөл сонсч төрөөгөө адилхан сонсч. Түл юм ээ. Энэ ээж мэж ч юм уу хүүхдүүдийн төрс өдөр яаж тэмдэглэдэг гэсэн. Бас марччихлаа шүү дээ заримдаа мэдчихлээ. Бидний нэг өөрөө тэгж яагааг болохоор төрсөн өдөр мэдрийг нэг санаанд орохгүй шүү миний. Тэмдэглэсэн тийм юм байх уу? Тэмдэглэсэн түүх мөх. Манай хүүхдүүд байгаач төрсөн өдөр мэдэр гэж юм байх байсан шүү дээ. Тийм. Манай хүүхдүүд. Ээж ч юм алдаг байсан гэсэн оюутан баг та. Ээж өөр оюутан багт алдаг байсан гэсэн. Өсөдөр худлаа хэлээл, хоёр тэмдэглээл, 2 сарын 13-ны тэмдэглээл, 3 сар татны тэмдэглээл гэдэг гэсэн гэсэн. Ногоон хүүхдүүд нэг төрсөн өдөр гэсэн чинь нэг бөргөн цаасандаар цэцгсэрч гисэн. Тэгээд эмээдээ хайртай шүү.
таныг өөрлүүлжсэн бол уучлаарай. Та байхгүй манай ав байхгүй бид байхгүй. Танд маш их баярлалаа. Шигс нэг цэцэгтэй бичгээ хажууд юу нөгөө Подарк гिचсэн. гоо баримлын шавраа Баримлын шавар уу? ингээд наач гэсэн тийм өдөр харандан будгаар цэцэг зураад тийм над өгчээсэй. Зүүз. Дээрх нь үдөө. Бид нар чинь жоохон байсан юм. Тийм үү. Үлзэл бичсэн мэс үлзээ. Үлзээ жаргал. Тэгээ над нэг тийм нэг мэндичлэгээ би нэг авчээсэн маа нэг удаа. Үлзээ жаргал. Ногоон хөвгтүүдээс. Цаанчдыг мэндичлэхээс эндичлэгээд ийм авч байгаагүй дөө. Ногоохоо нэг болын дагуу буугаад идэгсэн шүү дээ. Амарч болоо та. Тий. Гол нь амарч болоо та. Тэр хүрэн назаргыг. Тий. Тэр хааны. Тэр хааны. Одоо тэр үлжиндээ л байгаа шүү дээ. Үлжин дэр юм. Хүрэн назарг нэг бистэд гимчдэг үлээ. Тэр нэг амар юм. Хөлөө гэмтэж гэсэн. Хөлөө гимтэйгээд гол давч хийчихдэг үстэй. Энд хатал. Та нэг дидэгс чдэг дэх нэг тэр юунд бууцсан багт. Бид нар нөө аргалт төдөг. Аргалт түүхээр та түүжсэн нэг ийм жижигхэн ийм цавтай. Түрүү шоколадтай, бичэнтэй. Өгдөг. Шагнадаг. Шагнадаг. Тий, аргалт түүхээр шагнана гэдэг. Хаанаас гараад идэв мэдэхгүй. Гараал ирж гарч ирээ өгөөд. Байдиш авдарт хийж. Нэг өдөр хулгайгаар харсан чинь авдраас гарч ирж байна. Тэгээд та яасан хаашаа явсан мэдэхгүй. Тэгэл нэг өдөр та явсан хогор нэг гусч үлээд эндээс. Амгаатаа нийлж жагаад. Тэрнээс манай тэр тэгээ цоожтой сойж хөдөөд дөө. Цоожтой лсэн л та. Тэгтээ сойж нь хажууд нь байна. Үгүй төлхөр нэг юмны доор байсан. Төлхөр нь тэр хажууд нь л тавиатай. Хайж болоод. Би тэгээ төлхөрөө тавьдаг байсан чинь нэг жил манай авдраас арк марк гэх юм алга болсон шүү дээ. Юу. Хүмүүс сонсох би чинь хүмүүс өдөөж авах гэдэг. Нөө энэрл байгаа гэдэг. Энэрл Тэг шорцоо гэж байна. хүүхдээс үлдээ. Заагаа шинэрлээ. Нөгөөдөө ээж андар их май андар дүр идэл бусдын нугаас билүү хэрэггүй. Том болчихсон шүү дээ. Том болцсон. Ой, Мөнхүүлээ надаа. Ой. хоол идэрээ. Баярлалаа гой хоол идэх. Thank you. Өнөө хаа түшээ өмнө. За ингээд ер нь бол миний төрсөн өдрийн арга хэмжээ дуусгал өгч байна. За орой минь залуусаа. Ингээд миний төрсөн өдрийн влог дуусах ер нь бол өгч байна. Явуулна би бол төс өдрөө өмнө нь ер нь төлөвлөж явахдаа төс өдрөөр амар идидаа л гэж бодож байсан. Өнөөдөр бол хийдэгцэнгүй. Тэгээ би сая илүү гараад типс авлаа. Тэгээ би Балкан кофе блок хоёр танд дуртай. Кофе блок хоёрт. Тэгээ би кофе блок зүгээр амар дуртай.
Чи надаас coffee block авч явал чи маш азтай өнгөсөн шүү. Би ч дуртай. Үгүй ч мэдэхгүй. Тийм. Би дуртай маа боломжлог. Тэгээд одоо яах вэ гэхээр өнөөдөр яг хөө тийм олон жишээнүүд юм билээ аваагүй. Гэхдээ амар үнцэнтэй гой бэлгэнүүд авсан. Тэгээд бэлгэнүүдээ гоё задлж үзээд зарим нь задлж үзээгүй, зарим нь задлаа үзсэн. Тэгээд зарим нь reaction хийгээ, зарим нь reaction үзээд гоё юм аа. Би ингээд юм идэнгээ гоё. Тэрнаа л гэсэн. Ингээд идээд байна гэдэг бас муухай юм шүү дээ. Идэнгээ гоё. Минэ. Хамгийн ихний бэлэг өнөөдөр хамгийн ихний бэлэг надаа. Манай гэрийнхнаас ирсэн бэлгэнүүд маш үнцэнтэй гоё бэлгэнүүд байсан. Waiting, Ленингийн Waiting Дилоник гэдэг بود байна. Ахта. Нэ. Хэсцгай. Асл. Ангид замдаа. Би бол бүдэн дор өнөхөр дуртай. Бүдэн өнөхөр сонирхолтой болохоор энэ бол маш гоё билээ байсан. Тэгээд яг өвсдөх нь уут нь энд байна. Тэгээд уутаар нь дүүрэн гоё юмнууд ирсэн. Бакулчев. Би Бакулчев амар дуртай. Нэг маш дуртай амтдууд нэг агамаа. Тэгээд хүчтэй дагаад 3 гой цагаан спорт амьдсан. Thank you very much. Дараа нас юу ирсэн бэ гэхээр энэ болохоор манай биелийн хөвгт гэх юм уу? Нэг юм нэ надад шүлэн бэлгэж өгсөн юм байна. Тэгээд curry yes, curry их амархан ер нь яаж сүйдэх гоё хоолтой. Thank you. За тэгээд өнөөдрийн бас хайлайт мөчүүдийн нэг болоо. Мэдээж өмнө нь гарсанчлан зөвлөгчд надаа шприц барьсан. Шприц барьсан юм надаа юм хайрцагтай билээ өгсөн. Ер нь бол би зарим задлаа үзсэн, зарим задлаж үзсэн. Их хоо хийхин задлаа үзсэн байгаа. Нээж үзье. Дотор нь болохоор ийм юмнууд байгаа. За энийг бол сүүлийн задлаж үзсэн тавьчих. За best нь юм хамгийн ихнийх нь best гэж байна. Энэ гамаа. Би өөрөө сакс үзэх юм дуртай, сакс тоглох маш их дуртай хүн. Надаа юм гоё фигүрч юм ингэж өнгөр асдаг. За тэгээд харж байгаачлан дотор нь LeBron James байгаа. LeBron James number 23. Харах юм бол Cavaliers тах үеийнх нь LeBron-ы юм гоё гэрэлтдэг, олон гэрэлтдэг юм гоё. Ийм гоё юм гэрэлт өгсөн байна надаа. Энийг төвчээ. Тэг мэдээж би бол тийм маск тавих маш дуртай ч маск аягүй тавьдаг. Надаа намайг яг хар гэдэг юм мэддэг юм байна. Тэгээд ийм Ливонтой цайруулах хүчлэгтэй маск өгсөн байна. Баярлалаа. Тэг энэ бол үнэхээр дурсамж ингэсэн юм гоё ургийн альбом байна. Үнэхээр миний ингээд хөлтэй холбоотой тэгээд багын ингээд юмны зурнууд ингээд амар олон байсан. Тэгээ би яг бүх зурныг үзээ. Тэгээ ингээд хуучин үед бодоод айгуу гоёсан. Өнөртөө маш их баярлаа. Яжрах үү? Ийм энэ захиатайгаа хамт өгсөн юм байна. Sorry. За тэгээд энийг одоо ингээ аваа харах юм бол ингээд доктор ингээд зөндөө олон захианууд байгаа. Маш олон захианууд байгаа. Тэгээд захиануудаа би уншвал бичлэгнээр өгүүлчих واخ. Тэгэхээр бичлэгний дараа л уншиж бодож байна. Тийм. Амар хөөрхөө гинт ингээ хурж ирснэ. Гэ бичлэг үзүүлээд тэгээ манай орондын найз, сэлэнгийн найз хоёр бас бичлэгэн дээр тэгээ аав ээж дүүнэр бүгдээрээ бичлэгэн дээр байсан. Тэгээ надад төшөөдрийн төргээд ингээд бас ингээ хуучны ингээ миний талаар ингээ яриад айгуу тийм өрсөмж идэрсэн ингээ гоё ойлуулсан байсан. Тэгээ хэн захаа явуулсныг харъя. Намын дээр байгаа нэг твикстэй захаа байна. Ингээд амар хөөрхөө юм. Твикс нацсан. Ингээд онгох юм байна. Зүрхмөртэй. Энэс ирсэн захаа байна. Амар хөөрхөн биччихээ бас. Номингоос ирсэн захаа байна.
8-8-оос юм шиг байна. Баярлалаа нэмээ. Агаан уншиж үзнэ. Агуул үлч. За нэг тавьчих. За энэ амар юм хөөрхөн. Миний энэ зургийг хаанаас болоод яаж чихтэн. Миний бол утсан гэлээс юм. Тэ амар юм гоё юм. Илгэрвч захаа байна. За мөнх цэцгийн захаа юм байна. Мөнх цэцгээ баярлалаа. Тэгээ би уншиж үзэж байгаа дүүлнэ. За Мөнгөнбаатар байна. Мөнгөнөгийн захаа байна. Надаа энэ birthday card байна. Энэ багшийн бэлэн дотор байсан birthday card маань энэ дотор шинж. Нөгөө нэг энэ ногоо уддаг манай хариуцдаг. Манай чиглүүлэгч багш өгсөн юм бэлээ. Их төвшингийн захаа байна. Ариун санаагийн захаа байна. Манай хамгийн өвлөн ба. Энэ нартаа ингээ пүүл мий. Жиж онгох юм байна. Өөр хин би. Инэрлийн захаа байна. Баярлаа. Нуруугаа зэгцлээрээ лээ. Яагийн захаа байна. Б номерын захаа байна. Их томчлуулж байгаа байна. Аралмагийн захаа байна. За сая миний ингээд багтаамж дүрээд төр зогсчлоо. За үргэлжлэл явцгаая. За ингээд эрхэн баяраас ирсэн захаа байна. Нэр нь хитдэг үг юм. Пиперо байна. Энэ Япон чоколад байна. Энэ болохоор нэрсэн захаа вэ. Баярлалаа. Нэр баггүй. Дотор нь хаа байна. Унш үзэхгүй л энэ л ханаа. Амангоогоос байна. Амангод үеийн захаа байна. Баярлаа. Тэгтээ амар хөөрхөн сэтгэл гаргаж хийсэн би та нар. Beatles энэ амар гоё ятан тэгэртэй юм заах. Тунстэй хөрх юм аа. Йоо цаас мас. Энэ цаажтай энэ ингээд стикерний цааж байна. Энэ цааж инста. Яаж ааж бол. Энэс гэж байна. Амраагаас юм байна. Баярлалаа амраа. Стилаги мата нар ёо яах юм бэ? Өгсөн стикер юм биш үү? Мөн өөхөд тахгүй. Энэс юм болоо гинэ. Орцох аваа. Нэм баяраас ирсэн даа. Дараа бичлэгийнхаа дараа үзчих. Болохгүй бол одоо үйлчлэлтнийг авах. Бичлэгч туулж байгаа. Яа нэг бүгд амар сүртэл хаталцсан биш та нар. Амар юм аа. За. За энэс вэ. Арднес биш. Эндтгийн захаа байна. Баярлаа. Цэвэлмаагаас ирсэн захаа байна. Цэвэлмаа би 12-2 шүү. Чи нам 12 1 гэвч бай шүү. Йоо. Яарэ үдэм шийтгэв. Йоо ямар хөөрхий. Гэрэл чинь ч болоо. Ямар хөөрхий юм бэ? Амундтгийн захаа байна. Битгий хитэх ажиллаарай. Эрүүл мэнд хамгийн чухал шүү гэсэн байна. Ойлголоо. Яарэ захаа байна. Хараа. Яа гоё маралын юм байна. Панттай маань гэхдээ бүр номын жилийн захаа юм байна. За гэрээ ухаж төнгөчж ахын айлтхан захааг боллоо. Хөрхэн захаа явуулсан байна. Баярлалаа. Тэгэд манай хөндөө манадаа бас захаа явуулсан байсан. Би нэг өдөр уншаад амар байсан. Хай. This might be good. За тэг үнээс гадна манай зөвлөлийн хүмүүс бас нэг захаагаа өгч чадаагүй, уулз чадаагүй гэдээ надад бас зөндөө олон чат бичсэн. Тэр хүмүүстэй ч ихсэн амар их баярлаа. Тэгээд ер нь бол өнөөдрийн турш өдөр би бас юм онцгой болно гэж бодоагүй. Тэгээд нэг онцгой тийм релиз хийж бодохгүйсэн. Яг тэгэхээр сүүлийн үед Америк их сургуулиудын өргөдлийн одоо сүүлийн чатууд нь тулцсан. Тэгээд эсэнүүдийг янзлаад, эсэнүүдийг бичээд, тэгээд өргөдлийн янзлаад явуулах хэрэгтэй зүйлс материалуудаа бэлдээд
Орой үед айгу завгүй. Тэгээ бэлтгэл сургуулт гэдэг айгу завгүй. Ер нь бол нэг төсөө өдөр тэмдэглэх гэсэн наастар ч юм уу. Vibe бол надад байгаагүй. Тэгээд зүгээр л гэртээ байх ч юм уу эсвэл холны газар ороод амар идэл гэдэг амар төлөвлөгөөтэй байсан юм. Тэгээд ээж маань болохоор намайг найзуудтайгаа тэмдэглэх юм уу эсвэл имээтэй хамт хоолнох юм уу гэдэг. Тэгээд эсвэл үеэлүүдтэйгээ хамт ингээд хоол хийж идэх юм уу гэдэг. Тэгвэл би яг үеэлүүдтэйгээ олон хүнтэй хамт байрлах байх гэж бодоод үеэлүүдтэйгээ хамт хоол ихээр болоод би өнөөдөр өглөө босоод эртэн жив юм бэ? Миний хувьд л ихтэй 10 гэж босоод. Тэгээд дэлгүүр орж дахиад хоол мэс авсан хасанчлан. Тэгээд тэрний араас ирчээд шууд бэлтгэлдээ очиод өнөөдөр тоглолт байсан. Тэгээд нүдэнд би зохиолын хулаа жоохон настриг болцсон байсан. Тэгээд хоол мол хийгээл. Тэгээд яг дундуур нэмэмтэй гоё юм яриад гоёлаасан л та. Тэгээ байжсэн чинь манай үеэл имээ гэрийнхэн бүгд хоорондоо хойлцсон байсан. Тэгээд гинт гадаа ингээл төсөө өдрийн дуудуулаад хийсэн. Тэгээл гэл амар шоконд ороод хаалга татцсахсаал. Тэр гарсан чи амар болол хөөрхөн намууд тойроо зогсоод төсөө өдрийн бэло авцсан. Дээр нь ингээд за ингээд зургийн нэг оруулчихсан юм. Энд юм. Ингээд 17 нас ингээд ихмээ дэм гэд миний үг дэм гэж бичүүлсэн байсан амар хөөрхөн. Тэгээ бүгдэнтэй нэг хамт гоё бэлго хаваачсан. Байна. Өнөөдөр бас л нэг зүйлийг ухаарлаа гэж бодлоо. Энэ 17 ингээд миний анги амьдрал 18 дахь жил ингээд өнөөдрөөр эхэлж байгаа. Тэгээ ингээд 17 жил амьдрахтаа зөндөө олон ингээд найзуудтай болсон юм байна. Зөндөө олон чухал хүмүүстэй болсон юм байна. Тэгээ би бас өөрийгөө ингээд гэрээсээ ингээд хоол ингээд 2 ингээд 3 жил амьдарч байгаа. Тэгээ ингээд гиндээ бол яг уу гэрээл сандаг ч юм уу дүүгнэрээ сандаг, ээж аавгаа сандаг үед байсан. Тэр 2 дахь жилээс эхлээд ер нь бол тиймэрхүү мэдрэмж авах болсон. Өөрийгөө бээр нь болчтой том болсон байна гэж бодчихсон чинь яг үндэ би дотроо ингээд амар нууцхан битгэрчээсэн гэх юм уу. Нууц амар сандаг байсан юм байна. Тэгээд өнөөдөр аав ээжийнхаа явуулсан бичлэг бэлгэнүүдийг захиануудыг уншаад шууд ингээд нүлмэс гоожоод нүүлээд хоолоо зангираад байгаад болохоор бас ингээд ер нь бол хүний гэр бүл хамт олон найз нөхөд гэдэг бол айгуу чухал юм байна. Тэгээд ер нь бол хүн хүнээрээ дутчих юм дэрдэг юм байна гэдэг айгуу ойлголоо. Тэгээд ингээд миний төрсөн өдрийг маш онцгой болгож өгсөн. Өнөөдрийг маань онцгой болгож өгсөн. Өнөөдрийг маань хамт өнгөрөөсөн хуваалцсан бүх хүмүүстээ маш их баярлалаа гэд өнөөдрийнхөө бичлэгийг ингээд төрсөн өдрийн уламжлалт ингээд 2 дахь жилдээ ингээд хийж байгаа. Төрсөн өдрийнхөө влог ингээд дуусгаж байна. Тэгээд одоо захиануудаа уншиж заах ойлгох болно. Бичлэгэн дээр ойлгох бай. Тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. Баяр таа.